Сайн байцгаана уу? Садын дагийн 5-ныхаа 4-р дугаарыг эхэлж байна. Өнөөдөр бүгдээрээ Дач хэлний талаар ярилцах байгаа. За тэгээд Нидерландад амьдрахад бол Дач хэлийг сурахгүй байж болно. Учир нь 90% англиар ярьдаг, ойлголцдог. Тэгээд энэ нь болохоор хосолсон систем буюу те англи дач хосолсон тийм сургалттай байдгаас болоод дээрээс нь угаасаа 3 хэлийг ер нь хөвчлэн сурдаг. Дач хэлээ сураад, англи хэлээ сураад нэмэх нь герман юм уу францыг сурдаг. Хөвчлэн германыг сурдаг буюу 70% нь германаар бас ярьдаг гэсэн үг. За тэгээд энд одоо сурж байгаа хүмүүс нь бол сонирхлын дагуу дээрээс нь ойр зургийн яриаг ойлгодог болохын тулд ер нь бол сурдаг гэсэн үг. Тэгээ манай курст бас нэг ийм сургалтанд байгаа. Биетээр хичээл нь ордог 2 цаг. Дээрээс нь онлайн буюу веб дээр ингээд бэлтгэл ажил хийдэг сонсол бүх тасгалтай байдаг. Айгу амар бөгөөдэй ч үү тийм байд юм байлээ. Тэгээд Дач хэл нь өөрөө болохоор герман хэлтэй төстэй энэ Индо-Европын language family буюу те энэ хэлний бүтцтэй адилхан учраас германтай төстэй. Англи хэл ч гэсэн бас энэтэй адилхан байдаг. Англитэй төстэй. Тэгээ яг жоохон ярих юм бол англи германыг ингээд холцсон юм шиг. Зарим нь англи юм шиг хэрнээ германтай төстэй. Тэгээд бичиглэл энэ дэр нь бас германтай айгу ойролцоо дуудлагч гэсэн тийм байт юм байлаа. Тэгээд Дач буюу энэ Нидерландууд гэж байдаг. Холланд гэж яг бид нар бол Голланд гэж мэддэг боловч яг үүндээ бол яг аль биесний нэршлэн Нидерланд гэж явдаг юм байлаа. Тэгээд одоогийн байдлаар 6 улсад officialтэй яригддаг аль биесний л 24 сая ярьдаг хүмүүстэй. Тэгээ нэлээ олон сургууль заагддаг гэсэн үг. Тэгээд англи хэлтэй юу нь бол адилхан харахад ингээд алфавит нь адилхан. Гэхдээ дуудлага нь ондоо нэлээ их ингээд ондоо. За жишээ нь энэ чи бол үүдийн what is your name гэнгүүт нэр чинь юу гэж байгаа юм бэ те? My name is бэлгүнгүүд миний нэр бэлгүн. Where come you wander гэнгүүт хаанаас ирсэн бэ те? Англитайгаа яг адилхан. Одоо жишээ нь доотлих нь ich bin 18 марчлаа. 18 year old гэнгүүт би 18 настай. Англитайгаа яг л адилхан те? I am 18 years old гэдэг яг адилхан. Төстэй байгаад байдаг гэсэн үг. За жишээ нь одоо энэ чи бол нэг working буюу ажиллах гэсэн англи хөхтэй адилхантай. Тэнгүүд хувирлтан ч гэсэн ich work гэнгүүт би ажилладаг. I work гэнгүүт тэр нөхөртэй he works болчихж байгаа. Иймэрхүү байдлаар маш төстэй байгаад байдаг гэсэн үг. Тэгэхээр англи хэлийг мэддэг хүмүүс дачлыг сурахад бол нэг бодлын жоохон амархан байх магадaltaй. Гэхдээ бүх юм нь адилхан биш. Нилээн basic, нилээн ихэнх юмнууд нь төстэй учраас хайцсангууд тийм ойр байж магадгүй гэсэн сурахад. За тэгээ тоогийн ч гэсэн арах юм бол те 1 2 3 4 гэдэг яг англитай адилхан 1 2 3 4 гэж явчих чинь гэсэн үг. За тэгээд энгийн юмнуудаас нь ярих юм бол одоо энэ ich habe ein Brot гэнгүүт I have a brother гэсэн үг болчихж байгаа. Ein гэдэг нь нэг A англи A те. За энэ hein гэдэг нь болохоор байхгүй те. Одоо энэ they have ein Vater гэнгүүт she does not have a father те. Эсвэл she has no father ч тиймэрхүү утгатай болгочихж байгаа гэсэн. Тэгээ яг адилхан нэг D article гэж байдаг те. D book, D cat гэх тэр нь яг адилхан. Гэтэ жоохон доо D hat гэдэг нэг хоёр хувилбар байгаад идэм билээ. Тэгэд энэ нь бас жоохон өөр асуудалтай. Яг хизээ найлныг ашиглах үед нэг тийм дөрөв гэхээс илүү ингээд цаанаасаа ингээд зооод өгцөнтэй цээжлэх систем маяг тийм байт юм бэл. Нэг том асуудал. Гэтэ энэс цааш бол бас гайгүй юм шиг байсан. Энийгээ мэдчихэж бусад юмнаас айгүй амархан болоод ирт юм байлаа. За тэгээд хамгийн энгийн нэг S буюу те олон тоон дээр нэг 3 сонголт. Жишээ нь N, S тэгээд тийм цэгтэй S ч гэдэг юм. Үгнээсээ хамаарад жирийн үгнүүдэд нь бол шууд EN нэмэл book N гэл англиар books. За энэ cat N гэдэг double T-тэй болчихгод cats тэ. Одоо энэ boot N гэнгүүт энэ жоохон урт уул нь одоо завийн тэ bot гэдгийн урт байсан бол хаягдаад bot N болчихдог тэ. Эсвэл энэ SF энэ дэр авах юм бол зөөллөд өөрчлөгдчихдөг. За тэгээд жирийн үед энэ S нэмждэг. Ихшгээр төгссөн бол одоо апостроф тэ ингээд засалтай S нэмждэг. Иймэрхүү байдлаар. Ерөнхийдөө бол англи хэлтэйг нэлээд төстэй тэгэд энгийн байт юм байна. За тэгээд өшөө жоохон явах юм бол хамгийн түгээмэл хэрэглэгдэх юмуд нь ерөөсөө одоо ich can cook гэнгүүт би I can cook гэж байгаа байхгүй. За энэ we will and eat гэнгүүт we want to eat тэ бид нар хоол идмээр байна. За тэгээ нэг өдрүүд энэ бас яг адилхан Monday, Tuesday гэдэгтэй ерөнхийдөө яг ойролцоо. Хэллийн жоохон доо. Жишээ нь бол одны Monday, Dienstag гэдэг нь G-г нэг х гэдэг нэг тийм сонин дууддаг. За тэгээд энэ бол жишээ нь yesterday гэдэгтэй бол аяг ойлгомжтой те. Yesterday, Monday, morgen гэдэг. Ер нь бол ингээд сонсох юм бол англи хэл байгаад байгаа. Гэхдээ
герман шиг нэг тийм гэсэн нэг тийм юм байгаад байгаа гэсэн үг. Энэ ч гэсэн адилхан morning, midday, evening, night гэдэг. Тэгээд цаг нь бас төстэй. Гэхдээ цаг дээр нэг амар сонь асуудал. Ингээд хуучт юм бэл. Энэ ингээ дээдлийн хэсгийг хэлэхдээ 12 цаг 15 минут өнгөрч байна. За энэ бол одоо юу гэдэг нь it is 2 hour гэдэг те. Het is 2 uur гэдэг. За эсвэл энэ одоо 1:50 буюу 2 цагт 10 минут дутуу гэж хэлж байгаа байхгүй те. Het is 10 гэдэг нь 10. Ингээд vor 2 гэдэг. 2 болоход 10 минут дутуу. Тэгснэ нөгөө тал руугаа ороод ирэнгүүтээ доотлын юм нэг 30 минутанда болохоор за яг 30 болж байгаа нэг het is half 2 гэдэг. Ингээ 2 болоход хагас дутуу те. Нэг хагас гэсэн хэлчихэж байгаа. Тэгснэ нэг 30-тай хөнгөд бүр тэнийг олоод het is 5 over half 2 гингүүд одоо энэ 2 болоход 30 минут дутуутай 1:30 дээрээ нэмэх нь 5 минут гэж ярьдаг. Айгуу сонир. Энэ жоохон толгой өргөн байж байгаа ядаргаатай юм шиг. Бусдаар бол айгуу ингээ англи хэлтэйгээ ер нь айгуу адилхан тий. For over гэл for гэдэг нь одоо тэд хүртэл over гэдэг нь өнгөрөөдөд болж байна л гэсэн үг. За тэгээд эсрэг буюу одоо negation гэж байдаг. Тэгээд энэ бол хамгийн энгийн одоо ich komme nicht гэнгүүт I'm not coming би ирэхгүй тий. Ich will nicht studieren гэнгүүт би сурмааргүй байна, сурахыг хүсэхгүй байна гэдэг тийм утгатай. Ерөөсөө л ингээд no тий гэдэг not гэдэг утгыг гаргаад ирж байгаа гэсэн үг. За тэгээд энэ нэг байршил дээр бас яг адилхан. Нэг d, diese, die, het, dit that гэдэг d het гэдэг нэг хоёр юм байгаад байгаа гэсэн шүү дээ. Тэрнээсээ хамаарат алийг ашиглах уу гэдэг. Тэр нь болохоор ингээ ойрхон байвал diese гэл die гэл хол байвал that гэдэг тий. Тийм болоо авчдаг. За энэ одоо Английн and гэдэгтэй адилхан n, or гэдэгтэй адилхан of, but гэдэгтэй адилхан mar. За энэ because гэдэг нь болохоор want гэдэг. Жохон ондоо гэтээ ерөнхийдөө бол ойлгомжтой. Яг адилхан зарчмын дагуу явдаг гэсэн. За жишээ нь энэ одоо comparative буюу bigger, stronger гэдэгтэй нэг ER нэмдэг. Тэр нь бас яг адилхан ингээд ER нэмдэг. Тэгээ өмнөхтэйгээ адилхан урт W өндөр ах юм бол хайддаг те. Эсвэл ингээд R-аар төгссөн байвал ингээд жиргэвч D нэмдэг ч гэдэм юм. Гэтэ ерөнхий концепт нэг адилхан. За тэгээд ER-ийн нэг арай нэг ондоо нь болохоор энэ Er is ein Universität in Eindhoven гэдэг дээр гэдэг утга бас гарч ирдэг. Нэг бол энэ ч comparative ингээ харьцуулахад ордог бол нөгөөх нь бас нэг юм there is гэдгийг ER нь бас гаргаж өгдөг гэсэн үг. За иймэрхүү байдлаар дач хэл нь бол нэгт англи хэлтэй адилхан төстэй германтай ингээ холцсон юм шиг тийм маягийн. Гэхдээ сурахад бол харьцангуй англи хэл мэддэг хүнд бол нэлээд боломжийн маягийн тийм л байт юм лээ. За тэгээд одоогийн байдлаар нэг тий ойр зургийн хүний яриг нэг хагас хугас нэг жоон гадралдаг болох маягаар сураа явж байгаа. Гэхдээ энэ нь болохоор заавал сурах хэрэгтэй биш, optional маягийн хичээл. За тэгээд дараагийн дугаараар хэдүүлээ project management-ийн талаар ярилцсанаа.